За засгийн газар хуралддаг 5 гаригийн мэд дүргий өнөөдөр Монголын улс төрд юу болоод өнгөрөө. За энэ хуулийг батлах юм бол төсөв хүндэрнэ гэдэг. Миний удирдлагын план зжилсэн л болоо шүү. За өнөөдөр засгийн газар хуваарьт одоо хуралдах цагаараа хуралдлаа. За энэ үеэр яг 2, 3, 4 асуудал байсан баха. Чухал 3, 4 асуудал хилцсэн байна. За түүнээс нэг асуудлыг онцлоо. Энэ юу байсан бэ гэхээр за 2 асуудлыг онцолж. Энэ юу байсан бэ гэхээр нөгөө гадаад зээлгийг ашигыг үр ашигтай үр ашиг нэмэгдүүлэх одоо ашиглалтыг зөв зарцуулах гэх мэтчлэн ийм утгатай гадаад зээлгийн хуулийн төслийг эргэж оруулж ирэх болсон байна. За өмнө нь нэг ороод улсын хурл ороод унсныг та бүхэн санаж байгаа те. Тэгэхэд газрын төсний үйлдвэр за тэгээд Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц сэлб дэдтүү гэсэн ийм 3 одоо төслийг энэ хуулийн хүрээнд хэрэгжүүлэхээр оруулж ирж ирсэн. За тэгвэл өнөөдөр засгийн газрын хуралдаанаар засгийн газар нь өөрөө дахиад оруулж ирэх болсон байна. Тэгээ бүр яаралтайгаар оруулахар болсон байна. Ингэхдээ хүмүүсийн игдүүцээд байгаа одоо сэлб дэдтүүгийг хасаад оронд нь гэж тэрийг хасаад үлдсэн нөгөө нэг газрын тос болон за Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц хоёрыг оруулж ирээд энэ хуулиа дахиад улсын хурлаар хилцүүлэхээр оруулж ирж байна гэж. Тэгээд ер нь энэ одоо хуулийн төслийг өргөн барихгүй бол болохгүй байгаа даа гэсэн зүйлүүдийг их ярьж байгаа. Одоо гишүүд ч тэр ярьж байна. Хуучин сангийн сайд байсан жавхлангуй ярьж байна. За тэгээд дамдын нэм ярьж байна. Урьдчилал ерөнхий сайд өөрөө ч гэсэн хайлтцах хуулгаж байна те. Тэгээ энэ хуулийн төсөл орж ирснээр энэ газрын төсний үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц хоёр цаашаа явах гээд байгаа юм шиг. Тэгээ энэ хууль орж ирэхгүй бол энэ төсөл ер нь явахгүй ингээд гацчих юм шиг ийм ойлголтыг иргэдэд өгөөд байгаамаа. Тэгээ яг энэ хуулийн төслийг өнгөрсөн нөгөө нэг яриануд дээр би онцлсан те яагаад эсэргүүцээд байна вэ гэхээр нэгдүгürt энэ нөгөө нэг төсвөөс гадуур өөр ингээд зээл авч мөнгө өрн дараа хийх гээд байна те. Тэгээ энэ чинь төсвийн зарим нэг төсвийн тухай хуулийнхаа зарим нэг заалтуудыг одоо зөрчиж болно гэдэг энэ хуулийн дээр өөрт нь ингээд заагаад тусгаад өгсөн баг. Тэгээ тийм учраас ингээд төсвөөс гадуур дахиад зээл ингэж аваад мөнгө зарцуулах гээд байна. Тэгээд цаашлаад ер нь энэ нөгөө нэг хуулийн төсөл чинь ингээд хүн болгоно гэж оруулж ирээд засгийн газар болгоно оруулж ирээд ингээд төсвөөс гадуур ингээд зээл аваад төслүүд хэрэгжүүлээд байх ийм эрсдэл рүү аваач чийна гэсэн ийм зүйлийг яриад байгаа. Тэгээ хоёрдугаарт нь сэлб дэдтүү байсан. Тэгээ энэ сэлб дэдтүү хасаа ичиж байгаа юм байна. Тэгээ ингээд оруулаад ирлээ. Тэгээ яг ер нь ингээд зарим нэг учир мэдэх одоо гişүүд за ер нь ингээд хүмүүс тэгээ сөрөг хүчин арчилсан нам зэрэг ингээд яриад байгаа. Энэ төсвийнхээ зардлыг төсвөөсөө зарим нэг ингээд үе ашиггүй зүйлүүдэд танаад ер нь төсвтөө ингээд багтаагаад ингээд цаашаа энэ гадаадын зээлгийг ингээд зарцуулах тэгээ энэ төслүүдэд явуулах юм боломж байгаад байна. Тэгээ та нар энийг хараач ингээд өнөө маргаашаа хараад ирээдүйн ингээд нэг юм төсвийнхээ хуулийг үгүй хийхдээ тэгээ ер нь ингээд нэг юм ирээдүйд төсөвт хөндрөл учруулах ийм зүйл хийгээд ах юмаа гэсэн ийм зүйлүүдийг яриад ах. Тэгээд яалтчгүй оруулж ирэх гээд ингээд чичрээд байна. Тэгээ улсын хурал яаралтайгаар өргөн мэдүүлэхээр болсон байна гэж. За эхний асуудал нэг байсан. За дараагийн онцлог асуудал нь нөгөө нэг оюун эрдэнэ засгийн газар байхад Алтан гэрэл хууль зүйн дотоод иргэн сайд байсан. Тэгээд тухайн үед нөгөө нэг хууль бус хөрөнгө хурах хуулийн төслийг санаачилж байсан. Тэгээд бэлтгэжсэн. Тэгээ энэ хуулийн төслийг эх 7 хоногт багтаагаад танилцуулах ийм үргийг хууль зүйн сайд одоогийн хууль зүйн сайд хууль зүйн дотоод иргэн сайд амар сайханд учрал үүрэг болголоо. Тэгээ энийг улсын хурлд өргөн мэдүүлэхэд ингээд бэлтгэл ажлыг хангаад тэгээ эх 7 хоногт танилцуулаад ерөөдөө ингээд улсын хурлд өргөн мэдүүлээ гэсэн ийм үргийг өгсөн байна. За ийм 2 онцлог асуудлыг засгийн газрын өндөр хуралдаанаас та бүхэнд тайлбарлаж өглөө. Тэгээд дараачих нь юу байсан бэхээр арчилсан намын хэсэг бүлэг гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ чуулганы үүдэнд. Тэгээд тэр юун талаар мэдээлэл хийсэн бэхээр хувь хүний орлогын албан татварыг 1% болгох хуулийн төслийг одоо өргөн барьж байгаагаа олонд танилцуулсан байна. Тэгээд энэ хувь хүний орлогын албан татварыг 1% болгох одоо энэ зүйлийг чинь өдий парламент дээр нэг иргэн санаачлаа. Тэгээд 100,000 гаруй хүний дэмжлэг аваад ингээд явсан ийм зүйлүүд. Тэгээ одоо энийг ингээ хуулийн төслийн гишүүд өргөн барьж байгаа талаар өнөөдөр олон нийтэд мэдээлэл өглөө. Тэгээд
Ардчилсан намын гишүүд бол хувь хүний орлогын албан доторыг 1 куб болгох ийм боломжтой гэж үзэж байгаа юм. Тэгээ энэ нийтээр нь шүү. Нийтээр одоо хувь хүний орлогын албан доторыг 1 куб болгох юм боломжтой гэж гишүүд өөрсдөө үзэж байгаа юм. Тэгээд ямар боломж байгаад байгаа юм бэ гэдгийгсэн. Тэгээ ер нь бол одоо энэ нөгөө нэг төсвийнхээ зардал, тэ урсгал зардал, янз янзын одоо цалингийн зардал эднэрийг хэмжүүл ер нь болох гээд байгаа юм байна гэсэн зүйлийг ярьж байна. Тэгээ энийг статистик тоо харсан чинь сүүлийн одоо 3 жил цалингийн зардал, засгийн газрын орж иж байгаа цалингийн зардал 6 их 80 болсон байна. Тэгээд 3 жилийн өмнө хэд байсан юм бэ гэдгсэн чинь бараг 2.1 их 80 байсан юм байна. 3 дахин өссөн байгаа байхгүй. Тэгээ энэ мэтэр ингээд нэг зардлаа, цалингийн зардлаа хэмнээд тэгээд нөгөө нэг ашиггүй байгаа төрийн өмчт компаниудаа татан буулгахын буулгаад тийм ээ. Ингээд зардлын танахын танаад ингээд явбал боломжтой гэж харж байгаа юм. Тэгээ нөгөө нэг өнгөрсөн 7 хоногийн чуулганаар авсан баха тий. Инх 2 сайд бас нэг хуучин хөөцөд дотоод иргэн сайд. Инх 2 одоо засгийн газрын хэрэглэх газрын дарга байгаа. Тэгээ энэ хүн юу гэж ярьсан бэ гэхээр нөгөө төрийн одоо энэ зарим нэг компаниуд офс төрөөслөд байгаа компанид шалгалт хийсэн юм байна л да. Тэгсэн өөрсдийнхөө ингээд төрийн өмчт байрыг 10 тэрбумаар түрээслээд нийт орсон орлого нь 10 тэрбум байгаад тэгээд тэгсэн чинь зөрүүлээд өөрсдөө өөр газар офс түрээслээд тэгсэн чинь тэр зардал нь болохоор 55 тэрбум төгрөг гэж байна. 45 тэрбум төгрөг ингээд алдагдaltaй багтах. Тэгээ энэ мэт ингээд нэг юм болохгүй байгаа зардлуудтай хэд их хөрөлгөн байгаа энэ зүйлээ ингээд багасгаад явуул хувь хүний орлогын албан доторыг 1 куб болгох боломжтой гэж ардчилсан намынхан хараад тэгээ Цэнгүүн, Баярмаа, Алтан гэрэл, Шижир за тэгээ өөр чи хийн юм байлаа да. Баясгалан гишүүн гэх мэтчлийн хүмүүс ингээд өнөөдөр мэдээлэл хийлээ. За тэгсэн нөгөө талд сангийн яамны юу гэж яриад байна вэхээр сангийн яам хувь хүний орлогын албан доторыг ерөөс 1 куб болгох ямар ч боломж байхгүй гэж хэлээд байгаа. Мэд сайхан сайд энэ өөрөө эдийн засгт эргээд одоо сөрөг нөлөөтэй те нөгөө нэг орон нутгийн одоо төсвийг бүрдүүлэхэд нэлээд түлхэц томоохон дэмжлэг үзүүлдэг энэ хувь хүний орлогын албан дотор 1 куб болгох юм бол орон нутгийн өөрөө төсвийн тасарна гэх мэтчлэнгээр ингээд унжаад хэлсэн. За тэгсэн мөн дэд сайд нь мөн ярьлаа өнөөдөр. Дэд сайд нь хувь хүний орлогын албан дотор ерөөс 1 куб болгох ямар ч боломжгүй тэгээд жомо алхаж байгаа байшингаа шатаач ба гэх мэтчлэн ингээд үг хэлээд ингээд сангийн яамныхан бол дургуутслаа илэрхийлээд тийм боломжгүй гэсэн хариуг өгöd байгаа. За нөгөө талд ардчилсан намынхан бол боломжтой ийм зардлуудаа танаад боломжтой тэр төсвийн алдагдлын тэр чинь бид нар ингээд сууж байгаа цаахан ингээд нөхөд өгөө гэсэн ийм зүйлийг Баярмаа гишүүн ярьж байна. Тэгээ өнгөрсөн жил тэр төсвийг хэрхэн тансныг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Баярмаа нарын гишүүд нөгөө нэг айхтар төсвийг чинь 2.1 их 80-аар ч гэлээ 1.9 их 80-аар ч гэлээ танаад оруулаад ирдэг шүү дээ. 2 жилийн өмнө ч л. Тэгээ энэ шигээ бидэд ингээд сайхан танаад өгч чаднаа. Тэгээд ингээд хөсвөл одоо биднээс тусламж дэмжлэг аваарай гэх мэтчлээ ярьж тэгээд бид нар ч үгүй тийм болох уу ямар тас үн зөв жоохон өдөж хэлсэн үг бах. За тэгээ ийм зүйлийг ардчилсан намын хэдэн гишүүд ярьлаа. Тэгсэн засагч өөрөө ингээд байгаа шүү дээ. Одоо энэ нөгөө нэг барьж байгаа хуулийн төсөлтөө татврын багц хуулитай бахаа та. Энэ нөгөө нэг хувь хүний орлогын албан татврыг чинь цалингийн доод хэмжээ одоо 792 мянга байгаа. Тэгээд 792 мянга хүртэлх цалин авч байгаа энэ хүмүүсээ хувь хүний орлогын татврыг албан татврыг тэглээд өгөө. Тэгээд түүнээс дээшгээ бол одоо авдгаар авна 10% авна гэдэг ч юм уу. Энэ нэг хүний цалингаас чинь энэ дээшээ хасаад тэгээд үлдсэн 10% дээр нь хувь хүний орлогын албан татврыг тооцож авдаг штеп. Тэгээд эн чинь бас хөөрхөн ихтэн дүүрэг авчдаг шүү. Одоогоор одоо нөгөө хамгийн хүнд ороод байгаа махаар харьцуулах юм бол нэг за нэг дундад цалинтай хүний цалингаас бол нэг 4-5 ил мах авах мөнгө аваа явцдаг. Тэгээд ингэж байгаа. Засгийн газраас бол бид нэр ингээд 792 мянга хүртэлх цалин авч байгаа хүмүүсийн цалинг хувь хүний орлогын албан татврыг тэглээд өгөө түүнээс дээш бол авдгаар авъя гэсэн юм зүйл. Ингээд хоёр талд ингээд нэг нь 1 куб болгоно нөгөөх нь 792 мянга хүртэлх куб болгоно гэсэн юм зүйл яриад байна. Ингээд цаашаа мөнгө яригадаад явах баха гэж. За тэгээ нийслэлээр ерөөсөө холио мандан болж байна. Нямбатар даргыг одоо чөлөөлөх тухай яриа гараад эхэлснээс хойш нийслэлээр нэлээд хэдэн хөдөлгөөн хийгдлээ.
За тэгээд тэр нь юу байсан бэхээр даваа талаа ажиллаа өгсөн. Та бүхэн мэдж байгаа нөгөө нэг одоо шалгуулын баримт альтаа манай хүн чинь ажиллаа өгсөн. Тэгээд даваа талын ажилтай холбоотойгоор одоо Баянзүрх дүүргийн засаг дарга байсан хуучин засаг дарга орлогч хийж исэн билүү дээ. Одоо засаг дарга баха. Жаргал сайхан гэж хүн байгаа. Энэ жаргал сайхан гэж хүнийг даваа талын оронд авч тавилаа. Нийслэлийн засаг дарга орлогчоор нэгдүгээр орлогчоор тавилаа. За тэгээд даваа талын дүүн харин за дүүгийн ярихаас өмнө жаргал сайхан гэж энэ хүн бол Батамгалангийн хүн. Одоо нийслэлийн намын хорооны даргад нэг хэсэг өрсөлдөхгүй гэл Нямбатартай бөө алаан талаан болоод энэ хоёр чинь сүлдээ ихнэр хүүхдрүүгөөс хүртэл ороод бөө юм болсон. Тэгээд тэр Батамгалан өөрийнхөө үнийг нэгдүгээр орлогчоор авч тавьж байгаа юм байна. Тэгээд ингээ сайхан яа ингээ тэнцүүхэн сайхан ингээ нийслэлийг хуваагаад авч байгаа юм шиг маань. Учир л өөрийнхөө үнийг нийтхийн даргаар нь тавьсан. Нямбатар бүлгийн даргаараа өөрийнхөө үнийг тавьсан. Тэгээд одоо Батамгалан нэгдүгээр орлогчоор нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчоор өөрийнхөө үнийг тавьж байгаа юм. Тэгээд даваа талаа одоо бас яаж хоосоо оцрох вэ? Даваа талагийн дүүн нөгөө нэг ана үжин гэж бас нэг төсөл өдөрдөгч хүүхэн байдаг штэ. Тэрний нийтхийн төлөөлөгч. Тэрний оронд даваа талаа өөрийнхөө дүүг тавьсан. Тэр нөгөө нэг метро трамвайн төслийг өдөрдөж хийсэн. Тэгээд энэ төслийн өдөрдөгчээр даваа талаа өөрийнхөө дүүг тавьжээ. За тэгээд бас нэг ингээд толиосолоо хийгдсэн амар төвшин чинь юуны орлогч болсон байлаа да. Бас нөгөө хуучин ногоон хөгжил хариуцж ирсэн энэ орлогчоо болоод өөр юм хариуцахаар явцсан байлаа. Тэгээ нана үжин гэж эмэгтэй мөн бас нэг орлогчоор очоод ингээд нэг хоорондоо холио солио гэдэг нийслэл ингээд сайхан тэнцүүхэн ингээд өөрсдийнхөө хүмүүсийг байрлуулад хуваарлаад авч байгаа юм байна. Тэгээ яг нэг талаараа эн чинь ингээд нөгөө нэг тэнцүүхэн ингээд тавьчвал нэг ажил нэг жоохон урагшлах бах. Тэгээд нийслэлээс гарч байгаа ажил болгоно өөрхий тэгээд юм жоохон pop маягтай. Тэгээд явж өгдөггүй нэг л их ярьсан ийм зүйл байгаад болоод байгаа. Тэгээ манай Нямбатар дарга өнөөдөр хөрхийн ордонд яриа өгсөн байлээ. Бүр цуцсан явж илээ. Би одоо сүлдээ ажил хийх ёсгүй гэж бодоод байгаа гэдэг. Тэгээ хийхээр хүмүүс намайг шүүмжлээд байгаа гэдэг. Нэг иймэрхүү гутранг үзэлтэй яриа өгсөн явж байлээ гэж. За тэгээд өнөөдөр нэг улс төрд онцлох зүйлүүд нэг иймэрхүү зүйлүүд боллоо. Тэгээд яг хүний орлогын албан нэг куб болгочвол олон дүмэнд хэрэгтэй юм да. Тэгээд мэдхгүй одоо засгийн газар нь яаж хийдэг юм улс төрийн энэ хөлийг яаж хилцэх юм байгаа. Ингээд хилцээ цааш явах. За маргааш нөгөөдөр чуулгантай маргааш нөгөөдрийн чуулганаар мэдээж тодорхой асуудлуудыг хилцэх бах. Тэгээд маргааш нөгөөдрийн чуулганаас сонсож байгаад 5 дахь өдөр нэг мөсөн маргааш нөгөөдрийнхөө улс төрд юу болоод байна. Базаад та бүхэнд илүү дэлгэрэнгүй тайлбартаагаар хүргэх боллоо. Анхаарал хандуулсанд баярлалаа.